За тэгэхээр Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимсхний аж ахуй үүсч хөгжсөний, салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаамаа. За энэ ойд зориулаад бид тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, мэргэжилтнүүдтэй бол ярилцлага зохион байгуулж түүхэн хөгжлийн явцаа замун жимсхний салбарын хөгжилд тулгамдж байгаа асуудал цаашдын гарц шийдлийн талаар ярилцлага зохион байгуулахаар эхэлж байгаа. За энэ ярилцлагын анхны зочноор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, академич манай Авдаа багшийг урьж оролцуулж байгаамаа. За ингээд Авдаа багш, та эхлээд энэ жимсхний салбар тэр тусмаа цацрагны салбар руу ер нь судалгаа шинжилгээний ажлаа хэдэн оноос эхлээд явчих вэ? Энэ талаар эхлээд та тусламжаа ярина уу? За тэгээ. За тэгэхээр миний өөрийн үндсэн их сургууль сурсан мэргэжлүүд энэ арьс шир отто үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэй хүн, механик инженер хүн л дээ. За тэгээд яг би өөрөө 66 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд тэнд багш хийж байгаа. Тэгээд их сургуулийнхаа шугамар эхнээ багш бит манайх нэг зөвхөн байгууллагын шугамар байгуулсан сургуультай политехникийн дээд сургууль, дараа техник их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль гэдэг. Тэгээд тентхээ багш бит тийм чиглэлээр бид нэг 6 сарын хугацаагаар 5-6 сарын хугацаагаар Оросын улбат улсад ингээд явуулахад Киевт би мэргэжилтэй ажиллаж байсан. Дараа сургуульд эрдэнэт бэлтгэх гэдэг ийм чиглэлээр 72 онд 8 хүн хэлж явуулахад би бас тэр сургуулийн тэр 8 хүний нэг болж ингэж Ташкент очиж л дээ. Тэгээ яг би тийм металл боловсруулах, металлаар хийх чиглэлээр ингээд судалгааны ажлыг гэдэг өмнө нь бас яхаа юм хийсэн бас хурдмарлаар илгэл тавиа байсан чинь миний удирдагч багш тэр одоо энэ Үзбекистаны шинжлэх ухааны академи академич их олон хүн удирж хамгаалуулсан юм доктор профессор хүн байсан. Тэгээд монголчууд хичнээн хуваад тавиулаа. Тэгээд тэр үедээ 2 сая яг тийм бүдтэй. Тэгээд башааг хийдэг бүкс юм башааг хийх. Тэгвэл чи тэр араа төмөргөр юм хийх юм бодоод ингээд нэг тийм Монголд төгөөмөл сайхан ургадаг ийм ургамлыг хураах, боловсруулах холбоотой судалгаа хийгээ. Тэгээд би бол үндсэндээ 1972 оноос Ташкентийн хөдөө аж ахуйн усчууд механикийн дээд сургууль аспирантурт байхдаа энэ засварыг судлах ажилд орсон л да. За ингээд 73 онд би нэг Барнаулд очиод оны ихээр тэгээд тэнд бол засвар гэж юм чинь албаасаар судалгаа хийж байгаа юмнуудыг үзээд засварыг яг талбайд тарьсан терминал ботнуудыг үзээд за тэгээд байсан элсэн чинь энд манай засварын холбоотойгоор улсын хэмжээний нэг зөвлөгөө болж тэгээд зөвлөгөөнд оролцоод засварын холбоотой асуудлаар улсууд илтгэл тавиад тэгээд сүүлдээ би ингээд иймар аспирантуртаа сурахаар боллоо гэж. Тэгээд сэдвээ бол өөрчилж манайхаа тэнд хурд орсож байсан улсууд их дэмжиж тэгээд яг шинжлэх ухааны академиас шинээр бичихээ гэж яваад диссертацийнхаа сэдвийг шинжилүүлээд тэгээд засварганд судлах гэсэн ийм ажлаар ажиллаа гэж 1972 оноос эхэлж ирсэн. Тэгээд эхлээд техникийн ухааны докторийн бидний ярьж сурснаар бол дэд докторийн зэргийг энэ чиглэлээр хамгаалсан. Дараа нь шинжлэх ухааны докторийн зэргийг бас энэ чиглэлээр хамгаалсан. Тэгээд энэ явцад та яг судалгааныхаа дагуу үйлдвэрлэл дээр үндсэндээ ямар техник доног төхөөрөмж сэдэж үйлдвэрлэл нэвтрүүлэх чиглэлээр ажиллаваа. Энэ талаараа бас товчхон ярих уу? За тэгэхээр 1975 онд би Ташкентийн хөдөө аж ахуйн усчуулах механикжуулалтын дээд сургууль гэдэг техникийн ухааны докторийн зэргийг засварганы жимсийг хураахтай холбоотой асуудлаар хураах ажилд машин техник хэрэгцээ холбоотой асуудлаар машин хийхэд холбогдох тэр параметруудыг яа тогтоох гэсэн асуудлаар бид хамгаалсан л да. За тэгээд дараа нь тэндээс эзнийхээ дараагаар энэ ажлаа орхидгүй байжгаад
За тэгээд энэ хугацаанд бол би тэр хураалтаасаа гадна энэ юу боловсруулалттай холбоотой чиглэлийг нэлээг одоо анхаарч тэгэл одоо 1980-ад онд энэ хотын эмийн заводууд бид одоо манай тэр зохион бүтээх Сүр хоргоо гэх тийм мундаг нэртэй хүн байсан. Бид нар одоо манай одоо шавнар байна. Шинэ тухайн техник сургууль одоо миний удирдлагаар ажиллаж аспирант гэдэг юм байна. Тэгээд тэр улсуудтайгаа хамгийн анхны одоо тэм төхөөрөмж эмийн завод гэсэн таатыг. Тэгээд диффузерийн аргаар одоо тас гаргадаг. Тэгээд шүүсээ болгохтгөрүүд ийм төхөөрөмж. За тэгээд тэрийг хийхдээ бол бид өөрсдөө төхөөрөмжөд одоо гараараа хийгээд гараар явахад сургуульдаараа хийгээд тэгээд дараа тэр боловсруулах арга технологиудад одоо Оросууд ашиглаж ирсэн одоо аргачлал байна. Тэгээд өөрсдөө дээр бас судалгааны юмнуудыг нэмээд ингээд тэгээ хүмүүсийн сургаад ингээд хийжсэн л дээ. Тэгээ хотын эмийн завод гэсэн бодвол их амжилттай сайхан болсон дараагаар Сэлэг аймагт, Завхай аймагт шарын голод жимсгоод консерв үлдэр байсан газар. Тэгээ Улаангов гэдэг хэд газар шинээр тэр одоо үйлдвэрхээд одоо хийх болоод. Тэгээд тэрийг одоо бид тэр яг үйлдвэр одоо зардлаад гаргаад тэгээд олон одоо тэгээд байгуулаад тэгээд одоо үстэй 10 тийм одоо жижиг үйлдвэр байгуулсан шүү дээ. Төхөөрөмжөд хийгээд боловсруулах технологиор боловсруулаад одоо юу та нар үйлдвэрлэж. Тэгээд тэр одоо бидтэй байгуулсан үйлдвэрүүдийг болоод одоо авцаа газар цаашаа бас шинэ машин талан төхөөрөмжөөр тоногдоод за тэгэхээр зарим нь улсыг одоо дуурайж хийгээд бүр шинээр байгуулад одоогийн улсын хэмжээдэг 20 тийм үйлдвэр байна шүү дээ том баг. За энэ 20 үйлдвэрт бол одоо жасарганы цэвэр дос одоо тэр диффузераар хийхээ байсан. Одоо бол ингээд прессээр ингээд шахуулгаар гаргадаг юм одоо аргаар хийжээ. Тийм шахуулгаар хийдэг төхөөрөмжийг бид бол Улаанговд за тэгээ наа тийм шараагаад бол хийж авчихсан л да. За яг тэр арга нь хэвээрээ. За тэгээ дос цэвэр дос за тэгээ дээр нь бол 20 гаруй нэрийн одоо бүтээгдэхүүн хийж байна. Энэ дотор бол одоо ч тэгээд монс гэдэг юм байна шүү дээ. Тэр бол янз бүрийн төрхөл гэнт тэр жасны дос оруулсан юм зүйл гэж байгаа. Зөвхөн хүнснийх биш одоо. Хүнснийх биш тийм. Хүнсний нэмэлт гэдэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна тийм ээ. Тэгэхээр энэ чатарганыг бол тэр одоо анх яагаад энэ ашиглаж байсан гэдэг ном хэмжээ солиход үзэхэд эртний Египтүүд бол Египтэд ургадаг юм байна л да. Тэгэхээр чатарганы одоо бутны тэр навчийг аваад усан дүрээд тэгээд тэр навчаараа өөрөө гоо морны одоо ингээд арьсаг ингээд юуг арчихгүй үсийг ингээд арчаад тэгэхээр гэлцэн сайхан өнгөтэй тийм болж ирсэн. А нөгөө дэвтээс усаар аваасаа ингээд морь угаадаг. Тий. А тэгээд навчид эдүүлэхээр хурдан таргалдаг. Тийм хэрглэж ирсэн бариад байдгийг. За тэгээд ер нь бол манай унган ургамал одоо чацарган тийм ээ. Тэгээд бид чинь яг байгаль цаг уурын ижил төстэй Оросын холбооны улсаас авч ирж эхэл тариалж исэн. Тэгээ хамгийн том аж ахуй бол Улаангомд байсан. Да энэ талаар бас та Улаангомын жимсний станц маань ямар шиг үйл ажиллагаа явуулж байв, ямар одоо эрдэмтэн судлаач тэнд голж ажиллаж байв. Энэ чацаргыг хэрэгжүүлсэн сэдвүүдийг ингээд аваад үзэхэд манай эртний одоо тэр төвдийн холбоотой. За төвдөд одоо мэдгдсэн Монгол эмч товчлор байна л да. Одоо тэр тэднүүсийн ном хэвлэлт бол дээр үеэс тэр 1300 одоо үеэс одоо эвийн зориултаар хүнсээс гадна жимсийн төвд итгэс гадна эвийн зориултаар ингээд ашиглаж янз бүрийн одоо эвийн холбоотой хийдэг тийм баримтууд байдаг. За тэгээ манай хот бол анх одоо 1965 онд одоо Барнаулаас Орос холбоотой улсын Барнаулчд одоо Оросын жасрал судлалын төв штэ. Тэд бол тарим сортууд байдаг. Тэндээс одоо Овсын жасралын станцын даргаас Лаггва за тэнд ажиллажсэн Батачур гэдэг. Тэгээ тэр улсууд бол нэг 4-5 тийм сорт авчраад сорт жасрал. За тэгээ тэрийг Улаанговд одоо тарьж өөрөө хөлөд 1965 оноос болоод энэ тариалт гэсэн. За энэ дараахан одоо тэр Барнаулын бис Оросын одоо бис хот байгаа жасрал боловсруулах анхны үйлдвэрийн төхөөрөмжүүдийг Лаггва Сүр оргой тэр үзээд тэгээ тэр төхөөрөмжийг бол Улаанговд бас хийж Улаанговд хамгийн анхны одоо
засаг боловсруулах үйлдвэр байгуулагдсан да яг. Тэгээд дараа ядуу өргөжүүлээд эд одоо нэлээд хийдэг яасан. Тэгээд засаг одоо тэр тарим талбайг тэр тарихаас гадна тэр удаагүй тарихаас гадна сэлигээд за дархан тэгээд ингээд хэд хэдэн газруудад ховдод за завхан тэгээд ингээд байсан. Тэгээд одоо манай чинь тэр 2010 онд одоо засаг хөтөлбөргээ бид нар хөөсөж байгаа батлуулсан. Тэрээс хойш өргөжөөд одоо үндсэндээ бараг 7 мянга шахуу орчим бугаад албан газруудын хувь хүний одоо талбайд ингээд тариалаад тэгээд тэрийг одоо ингээд ашиглаад ингээд явж шүү дээ. За тэгээд үндсэндээ бол чацарган маань бас одоо бид чинь дэлхийн дахиндын чацарган судлалаар чацарганы даргалдаар бас олон улсын чацарганы холбоо гэдэг байгууллага бас нэлээд эрчимтэй ажиллаад 2 жил тутам турал хийдэг. Энэ талаар таны оролцоо манай эрдэмт мэргэжилтнүүдийн оролцоо ямар бас энэ талаар нэг давчих юм. Чацарган бол их өндөр ашиг тустай орно. Тийм учраас монголчууд бол тэрийг хаан жимс гэд нэрлэдэг. Гятууд бол ариун элбич жимс гэд нэрлэдэг. Яагаад гятууд гэж яаж вэ? Гятууд чинь юу юм бол да? Ер нь одоо дэлхий дээр одоо судалгаагаар 1.4 саягаар зэрлэг чацарганд оргож байна. Тэнд 1.3 саягаар гятад байна. За гятууд одоо яг хөө тэгтээ гятад чацарганд чинь энэ одоо энэ хойд нутагтаа байгаа манайхнах шиг ингээд өрөндөө хальсандаа шүүсдээ тостой. Өмнө талын нутгуудын хот зөвхөн өрөндөө тостой байдаг байхгүй юу? Тэгтээ одоо хамгийн чанартай сайн чацаргууд одоо манай овсын завхнаа нутгууд дэсэг гол дагсан чацарган. Дөрхөлгийн чацарган. Ховдод дэлгээр байсан чацарган байна. Тэгээд манай эндээс одоо анхны сайн дээжүүдийг аваачаад сорт болгосон. Одоо Оросд бол бараг 60 сорт батгдсан ба шүү дээ. Тэгээ Барнаул дөржүүлж байгаа, Биск дөржүүлж байгаа, Бурейд дөржүүлж байгаа сайхан одоо жимсүүд байна. Эдгээр бол тосогтой. За тэгээд зүгээр ингэж аваад үзэхдээ бол чацаргыг боловсруулах технологи одоо үндсэндээ бүрэн хийгдсэн. Тэрийг бодоод Оросын эрдэмтч хийсэн, манайхан ч хийсэн. За гятад тэрч бас одоо ингэ нэмэрүүлээд ингэ хийж байгаа. За дараа нь тэрийг үржүүлэх, суулгах бэлдэх. Суулгахсаа одоо тариад ихтэй суулгах бэлдээд ихээс гадна тэр хэд үржүүлэх аргууд байна. Бүгд бол ингэ эзэмшээд манайхан ч одоо мэддэг, гадны улсууд мэддэг иймэрхүү баяртай. За дараа нь одоо үндсэндээ энэ боловсруулах чиглэлээр Биднээс гадна одоо Оросын холбоот улс, за бусад одоо улсууд бол чацаргыг одоо үндсэндээ боловсруулах технологи үндсэндээ бол тэгээд болцсон байна. Одоо манайх шиг ингээд одоо Улаанбаатар хотод хүнснийхээ дэлгүүр бүхэнд ингээд чацарганы шүүс оролцсон бүтээгдэхүүнтэй аптек бүхэнд бол ингээд цэвэр тос байгаа тийм улс байхгүй. Тэг хүн амт зөөн байдагс. Тэгтээ чацаргыг бол өргөн хэрглэж байгаа. Тэгээ бид түрүү хэллээ шүү дээ. 20 үйлдвэр байна. Яг чацаргыг тойроод тариалаад үйлдвэрлээд ингээд 20 гаруй мянган хүн амьдарч байгаа зүгээр чацаргаар. За тэгэхээр би түрүүнээс олон улсын хурлын тухай холбооны тухай тавчхан асуулаа. Энэ чиглэлээр та тэгэхээр тэр чацарганы одоо судлаач үйлдвэрлэгчтэй холбоо гэдэг одоо Бээжин төвтэй олон улсын байгууллага байна. За тэгэхдээ чацаргыг бодоод аг нэлээд эрчимтэй судалсан улсууд бол энэ Оросууд байна. Оросууд бол одоо сорт гаргасан. Тэгээ сорт гаргахтаа манай одоо дэсэг гол, дөрхөлгийн гол, ховд эдгээр асуудлуудыг шийдвэр төсвүүдийг аваачаад энд өргөсгөх болгоод жимсэд одоо том болгоод ингээд сортоор батлуулсан тийм байдалтай. За тэгээд энэ олон улсын байгууллагт бол манайх их олон жилийн өмнө илссэн. Эхнээд одоо улсуудын нэг байхгүй юу. Ер нь одоо манай чацаргыг бодоод их чанартай тийм чацаргатай газар гэж олон улс ингэж үнэлж үздэг. За тэгээд яг анхны хурдууд бол тэр Барнаул болж ирсэн. За тэд бол яг тэр нутаг ойроор ингэ лаггуй тэр ороод Улаанбаатар болж ирсэн. Бас лаггуй тэр ороод ингэж явж ирсэн. За тэгээд дараа нь одоо үнсэдээ 90 хэдэн оноос энэ 80 хэдэн оноос юм да. Энэ олон улсын хурлч ингээд тэр олон улсын байгууллагын шугамгаар нэлээд тийм зэгцтэй 2-3 жил заримдаа 4 жил ч юм уу нэг удаа ингээд явж ирсэн. Тэгээ манайхан бол 1981 оноос баха. Эрчимтэй 11 оноос бол шинийн дусан. Тий одоо энэ гятын
орж бид 30 хэдэг орж илээ. Тэгээд одоо ятч одоо олон удаа 3 удаа байсан. Тэгээд сүүл шид дээлийн хотод ч гэдэг одоо олон улсын хурал. За тэр өнгөрсөн бол грект болсон манайхан очиадаагүй. Тэгээд иймэрхүү баягаар ингээд олон улсын энэ жацарган судлаач үйлдвэрлэгчтэй холбоод гишүүнээр хэлсээд тэдтэй болоод ингээд өөрсдийнхөө хийж байгаа зүйлээгээд хуваалцаад ингээд жацарган бол манай ерөнхийдөө одоо тарбилж бодох, боловсруулах хэлбэрүүд амжилттай хөгжиж байна. Харин одоо бодлоор одоо бид ингээд за шацарганаа бол одоо үйлдвэрлээд зарим бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Гэтэл одоо бид бусад төрлийн жимсийг бол гаднаас голдуу импортлж хийж штэ. Тэгэхээр цаашдаа энэ шацаргантайгаа хослоод бусад одоо жимсний тариалтыг нэмэгдүүлэхэд юу анхаармаар байна гэсэн бодол байдаг вэ танд? За тэгэхээр ийм юм. Одоо ингээд манай тэрбум бод гэдгийг хөтөлбөр яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ тэрбум бод гэдэг хөтөлбөрөөр бодвол тэр одоохондоо яг хөтэ нэг голын күндэ бүндэ нэг тийм газруудад бод тариад байна. За яг хөтэг тарих хэрэгтэй байх. А ерд бол гол зорилго нь бол элсний дүүд зогсоох хэрэгтэй. А тэгээд тэнд бол шид талбайд модноос гадна чацарган бусад жимс тарих хэрэгтэй биз дээ. Жимс ногоо тариад. А тэрийг эрхэлсэн хүн бол тэр өөрийнхөө жимс ногооныхаа асуудлыг ингээд хариуцаад ингээд явах хэрэгтэй байхгүй. Тэндээс одоо хөлжөөд амьдраад ингээд явах хэрэгтэй. Тэн дээр бол анхаарах хэрэгтэй байгаа. А зүгээр ер нь бол зүгээр одоо гэдэг голын хөндөд ч юм уу яаж байгаа. Тэгээ энүүтэй холбоотойгоор хийх бол манай тэр суулгас болвол ингээд жилд одоо хэдэн сая суулгас бэлдэж байна. Тэгээ тэр чинь ингээд бас бүрэн боловсруулж болдогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ тэд одоо гавьяачаа суулгаад тэрийг сайн арчилж чадахгүй байна. Тийм одоо байлаа. Тэрээс одоо жацаргууд чинь манай тэр 2010-ад гүйцэлгдсэн одоо батлагдсан хөтөлбөрөөр өдөөд бараг 20,000 тармид байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр дээрээ хүрч чадаагүй тэгээд байж л да. А тэгвэл энэ бол манай нутагт их зогссон. Яг гоё хойтлыг нь уудуурхаг устгахсын нутгууд бол их зогссон. Ийм бурга бол зэрлэг байдлаа тэд одоо анх одоо 74 бод хийсэн судалгаагаар 29 сард 5,000 га зэрлэг байдлаар баригдсан. Тэгээ манайхан энэ одоо байгаа жимсний үндэсний холбооны тэргүү энэ насан жаргалаар удирдуулсан хүмүүстэй тийм 6 голын дагуу баруун талын аймаг Сэлиг хавд овсод нутагтаа гэж завхлаад үзээд 10 хүрээлүүлээд тийм судалгаа хийсэн чинь 14.5 га зэрлэг байдлаар байж байгаа. Яг гоо зэрэг талбай буурсалдаад тэр удаад олон шалтгаантай ашиглахгүй байсан. Тэрийг ашиж одоо сайхан хамгаалаагүй нэг 2 дугаар шил овсод эсийн одоо голын дагууд бол чинь жацарлаас гадна олон төрлийн одоо бургас сургадаг. Тэгээ тэр одоо нутгийн улсууд бол тэр бургасыг гэрээ бод хийдэг шүү дээ. Тэгээ тэр одоо хамгийн гол нь цаашдаа жимсгийнхээ одоо энэ аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих. За тэгээд одоо экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргахын тэр тул одоо төр засаг хувийн гэрчлийн бизнес эрхлэгчид эрдэмт мэрэгжилттэй хооронд одоо юу анхаармаар байна вэ? Энэ талаар товчхон та нэг дүгнэлт хийгээд ярьчихна уу? Тэгэхээр одоо манайд бол жацарганы төрөлбөрийн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх арга нь. За тэр одоо хүнстэй зориулттай зүйлийн тэр орц найрдаг ингээд явнууд бол тогтсон байна. Энд ямар торог төхөөрөмж ашиглах уу гэдгээ бүгд мэдэж байна. Энэгээр одоо мэрэгдсэн улсууд ч байна. За ингээд үзэхдээ бол энэ өөрийнхөө энэ жацарган бусад одоо жимс тариаллыг талбайгаа зориуд өргөтгөөд тэр үйлдвэрүүдээ сайхан дэмжиж холбоогоо дэмжиж манай чинь энэ чинь ихэрж байгаа жимстэй үндэсний холбоо гэдэг. Үндэсний холбоо ч бодвол тэр тариалж байгаа улсуудад сургалт одоо их олон удаа явж ирсэн. Боловсруулж байгаа улсуудад зөвлөгөө байга өгч ирж ирсэн. Тэгээд олон улсын одоо тэр байгууллагуудыг хурд бурд оролцуулаад хүмүүсийн. За тэгээд тэд дурцгаа тэр судлаад ингээд үндсэндээ ерөнхийдөө хүмүүсийг бэлтгэсэн үйлдвэрлэлийн үндсэнд бол байгаа. Тэгээд энд бол судалгаач нэлээ явсан. Одоо ч хүн эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр энийг цаашаа үргэлжлүүлэх болцоо тавихгүй. Тийм хийх хэрэгтэй. Тэгэхэд би тэр ярьлаа шүү дээ. Тэрбум бод гэсэн хөтөлбөртэй уялдуулаад тэгээд тэд одоо ингээд
хүнстэйгаа Дээр нь хүнсний Жимс. хамгаалалт аюулгүй байдал гэсэн бас том хөдөлгөөн хөтөлбөр байгаа тийм. Тэгээ тэр бүгдтэйгээ холбоод ингээд явах хэрэгтэй баа гэж хэлдэг байгаа тийм. хөгжүүлэх боломж байна л гэсэн юм дүгнэлтийг бол та хэлж байна тийм ээ. Одоо үндсэндээ бол жимс жимсгний салбараас судлаачдын дотроос хамгийн түрүүнд одоо Хөдөлмөрийн Баатар гэдэг энэ хүндтэй цолыг хүртсэн манай академич Авдаагаа маань биднэрт энэ жимсний 70 жилийн ойд зориулсан эрдэмтэн мэрэгжилтнүүд бизнес эрхлэгчтэй хийж байгаа анхны ярилцлага дээр бол өөрийнхөө санал бодлыг илэрхийллээ. Танд одоо эрүүлэнхийг хүсье. Сайн хүсье. Бидний хамтын ажиллагаа улам өрнөж тэгээд жимсгний салбар эрчимтэй хөгжих болтугай гэсэн яриад. За баярлалаа. Яг тэгээ сайн гэж бодчиход би.